За бүгдээрэнд нь орой минь хүргэе. Ичигоогийн YouTube сууг тавтай морил. Ингээд өмнөх бичлэг дээрээ жоохон техникийн асуудал гаргаад телефоноо жоохон буруу байрлалд барьсан байсан. Тэгээд сонсоход эвгүй байсан бол уучлал нь бидтэй. За тэгээд өнөөдрийнхөө тарууд мэргээр болохоор би yes эсвэл no гэсэн сэдвтэй мэрэг хий гэж төлөвлөд байж байна. За өөрийнхөө нөхцөл байдал тохируулаад асуултаа асуух боломжтой мэрэг гэсэн үг. Жишээ нь хайр дурлалын холбооны тал дээр тэр хүн надад хайртай юу үгүй юу гэдэг тал дээр асууж болно. Мөн түүнтэй үлдэх үү эсвэл орох уу гэдэг ч юм уу. За ажил болон төлөвлөгөөтэй холбоотойгоор биелэх үү эсвэл биелэхгүй юу гэдэг ч юм уу. Асуултанд асууж болно. За мөн хоёр зүйл эргэлзэж байгаа бол нэгдүгээр сонголт болон хоёрдугаар сонголтыг аль алийг нь үзээд ч юм уу эсвэл 2 3 1 3 ч юм уу үзээд тэр сонголтоо хийхэд өөртөө тусалж болно. Харьцуулж үзэж болно гэсэн үг ээ. За тэгээд Oracle үзэг болон Tarot үзрүүдээ ашиглаад мэргээ хийе. За эхний групп маань Tarot ягангтэй Tarot үзэр ашиглана. Хоёр дахь маань Tarot ашиглаж байна. Гурав дахь маань юу гэж Tarot байна. За тэгээд энэ гураас сонголтоо хийгээрэй. За сонголтоо хийхэд туслаад баг зэрэг энергийн цэвэрлэгийг хийж өгье. За ингээд өөр тохирох өөрийнхөө хамгийн татагдсан өнгө болон хэлбэртэй үзрээ сонгож чадсан байхаа гэж бол найдаж байна. За ингээд групп тус бүр дээрээ уулзцгаая. За эхний группыг сонгосон хүмүүс маань групптэй тавтай морил ингээд өнөөдрийн өдрийн мэргийн сэдв бол yes or no гэсэн сэдвтэй байгаа. Өөрийнхөө нөхцөл байдал тохируулаад асуултаа асуугаарай. За ингээд хамгийн ихэнд та нарынхаа одоогийн нөхцөл байдлыг харъя гэж бодож байна. За ингээд хэд хэдэн асуултыг асуугаад үзрүүдэд дэлгэж тавьсан байна. За эхнийх нь одоогийн нөхцөл байдал эргэлзэж байгаа зүйл юунд эргэлзэж байна? Мөн чиний сүнс чамайг юу хийхийг хүсэж байна вэ? Angel Answers Oracle картнасаа yes or no гэдэг хариулт авъя. Гарч ирсэн байгаа энийг авнаа. If you believe гэдэг карт гарсан байна. За хэрвээ чи итгэх юм бол тэгэхээр yes гэсэн үг байна те. Хэрвээ чи итгэх юм бол yes. За чиний одоогийн нөхцөл байдлыг харъя. Одоогийн нөхцөл байдал чинь ямар нэгэн байдлаар хүсэж байгаа юм хийх гэхээр ямар нэгэн төлөвлөгөөний хувьд ч юм уу эдийн засгийн хувьд жоохон юм дутагдaltaй өөртөө жоохон итгэлгүй байгаад байгаа байдал мөн хүмүүсээс тусламж аваагүй байгаа байдал бол харагдаж байна. Өөрийнхөө хүчээр цаашдаа бол үргэлжлүүлэх хүсэж байгаа юм асуусан зүйлээ цаашдаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Гэхдээ яг одоогийнхоо энэ байгаа байдал сэтгэл ханамжгүй байгаа байдал бол харагдаж байна. Ямар нэгэн байдлаар урагшлах гэж хүсэж байгаа тийм байдал бол харагдаж байна. Ямар нэгэн гэр бүлийн тал дээр ч юм уу өөрт юм таалагдахгүй нөхцөл байдал үүсдэг ч юм уу те жоохон одоо аав ээж нь чи ингэдэг гэж айгу
заадаг ч юм уу те чиний сонголтод нөлөөлөх гэдэг хүмүүс бас байж болох юм. Тэгээд өөрийнхөө ирээдүйн замыг өөрөө шийдвэр гаргахч болохыг айгүй хүсэж байгаа гэж байна. За нөгөө талаараа чи магадгүй одоо насанд хүрээгүй ч юм уу те нэг тийм шийдвэр гаргах өөрийн гэсэн тодорхой хэмжээний доктортой орлоготой болоогүй байгаасаа болоод ч юм уу зарим талаараа үйлдэл хийхэд жоохон хүндрэлтэй байгаа байдал бас байж болох юм гэртэй байгаа. Тийм мэдрэмж бол төрж байна. За бас нэг жоохон бага зэргийн бас нэг юм сэтгэл ханамжгүй байгаа. Ямар нэгэн зүйл сэтгэл ханамжгүй байгаа зүйл харагдаж байна л да. Энэ үл одоо үйлдэлийг хийхэд нэг жоохон туршлага дутж байгаа ч гэх юм уу ямар нэгэн байдлаар зогсоогоод байгаа юм байж болох юм. Тэгээ чамайг ингээд эргэлзүүлээд ч юм уу те яг шийдвэрт хүрэх гэхээр чинь ээж аав чинь зөвлөх гэдэг ч юм уу эсвэл чи ингээ өөрийнхөө дотоод ертөнцид эргэлзээд яхаа мэдгүй байгаад байдаг тийм тал бас байж болох гэдэг. Тэгэхээр юу чамайг эргэлзүүлээд байгаа вэ гэдгийг харъя. Магадгүй чи энэ өөрийнхөө бодож байгаа зүйлийг удаан хугацаанд хийгээд цаашаа явж чадах уу гэдэг тал дээр өөртөө жоохон итгэлгүй байгаа байдал харагдаж байна. Ийм хүссэн зүйлээ хийх гэхээр өмнөний талын асуудлууд байгаад жоохон эдийн засгийн хувьд хөрөлсгүй байдаг ч юм уу те бий дагаагүй байгаа учраас. За нөгөө талаараа чиний асуусан асуултын чинь yes or no гэдэг нь хариултыг авах тэр нөхцөл байдалд хүрэх хүртэл магадгүй нэлээд их хугацаа зарцуулах зүйл байж болох гэдэг. Тэгэхээр тэр хугацаа зарцуулах нэлээд их хичээл сэтгэл гаргахаасаа чи магадгүй төгшөөгөөд ч юм уу те эсвэл жоохон ирээдүйдээ итгэлгүй байгаа учраас тэр үйлдэлийг те хин нэгний тусалцааг бас ингээд авахгүй нэлээд юм өөрөөрөө явах хүсэж байгаа болохоор ч юм уу магадгүй эргэлзээд тэр одоо хүсэж байгаа зүйлийн чинь бүр дагавар нь ямар байх вэ гэдэгт бага зэргийн айцтай байгаа. Чамайг одоо ингээд хөдөлгөөс саад болоод байгаа зүйлс гэх юм бол нэгдүгээрт мөнгөний асуудал, хоёрдугаарт цаг хугацааны асуудал, гуравдугаарт нэг юм сэтгэл ханамжийн байдал. Тэрийг хийснээр чи ингээд яг үнэхээр өөрөө энэ миний хийж байгаа үйлдэл мөн үү биш үү гэдэг тал дээр бас дутагдaltaй тал сайн ойлгоогүй ч юм те судалгаа дотор байгаа төлөвлөгөөтэй байгаа тал байх боломжтой байгаа учраас чиний ингээд ирээдүйд чинь яг тодорхой харагдахгүй магадгүй зарим хүмүүсийн хувьд итгэж чадахгүй ч юм уу те энэ үйлдэлийг хийх би арай болоогүй ч юм уу өөрт чинь ингээд хийх нөхцөл болцоогүй бэлэн болсон чиний энэ жил чинь чамд туслах гад ингээд байж хахад чи болохоор өөртөө ямар нэгэн байдлаар хориг тавиад байгаа байдал харагдаж байна. За чиний сүнс чамайг яахыг хүсэж байна вэ энэ асуудал дээр? Ямар үйлдэл хийхийг хүсэж байна вэ? Wow, Ace of Wands гараад Ace of Swords гарсан. Зүгээр л хий. Хүмүүс өөрийгөө ингээд хязгаарлаад одоо арай болоогүй. Миний нас болоогүй, миний санхүүгийн байдал болоогүй. Миний одоо би энэ зүйлийг удаан хийгээгүй учраас чадахгүй. Эсвэл хин нэг нь танаа бодлоо илэрхийлж байгаа бол айж тэр хүнээс ямар хариу өрхийг мэдгүй байгаа учраас өөртөө жоохон итгэлгүй байна гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар өөрийгөө хориод байгаа үйлсийг чиний сүнс чинь зүгээр хийгээд үз. Зориглоод хийгээд үз. Чамд бүрэн боломж ирч хүчин чадал байна. Би чамайг чиний сүнс чинь чиний энжлов чинь чамайг дэмжиж тусалцаа үзүүлэх болно гэж хэлж штэ. Тэгэхээр чи үйлдэл хийгээд үз. Төлөвлөж ирсэн юм чинь бол бэлэг учраас үйлдэл хийгээд үз. Тийм их бодож шаналж одоо өөрийнхөө би чадах болов үгүй болов гэдэг тал дээр тэгж их шаналх хэрэггүй зүгээр л хийгээд үз гэж хүсэж байна. За хэрвээ чи өөртөө итгээд энэ зүйл чинь ирээдүйд бүтнэ гэдэгт итгээд үйлдэл хийх юм бол энэ үйл явдал хэрхэн өрнөх вэ? Вау. Яа, энэ чи стар хүзэр харлаа. Их аркан. Тэгээд King of Wands гарлаа. Хэрвээ чи энэ үйлдэлийг хийх юм бол энэ үйлдэл чинь энэ бодож байгаа зүйл чинь амжилттай хэрэгжихээс гадна чиний хүсэл мөрөөдөл чинь биелнэ. Хамгийн ихэнд асуусан өөртөө итгэлгүй байсан, өөрийгөө хаагаадсан юмнуудаа чи давж гараад өөрийнхөө зүрх сэтгэлийг, өөрийнхөө сүнсийг сонсоод үйлдэл хийж чадах юм бол өөртөө итгэж чадах юм бол чиний хүсэж байгаа зэрж байгаа бүхэн чинь биелэх болно. Чи тэр хийсэн үйлдэл дээрээ өөрөө бахарахгүй өөртөө итгэлтэй нэгэн болж төлөвшөх болно. King гарсан байна шүү дээ. King чи хамгийн одоо код картнуудаас хамгийн одоо их мэдлэлтэй, туршлагатай юм нь байдаг. Тэгэхээр өөрийнхөө хүсэж байгаа зүйлд заавал хүрнэ гэж байна.
За нэмээд чиний энэ асуусан асуулт чинь яагаад yes вэ гэдэг талаар нэг өдөр харъя. За тэгээд дээрэс нь Angel Answers үзрээсөө ask for help from others гэж байна. Бусдаас тусламж ав. Түрүүн хэлээдсэнтэй яг ингээд яг буруу хүнээсээ магадгүй тусламж аваад ч юм уу тий. Жишээ нь одоо ингээд гадагшаа явах тухай бэлтжижсэн бол ерөөсө гадагшаа явж үзээгүй хүмүүсээс асууж үзээд байдаг ч юм уу тий. Юу яад юм бол гэдэг юм бол асууж үзээ. Тийм биш яг юм зөв хүмүүсээ олж зөв хүмүүсээс тусламж аав гэж. Queen of Swords. Өөртөө айгүй ингээд хатуу хандж байна. Өөртөө эсвэл нэг юм өөрөөр нь байлгахаар нэг тийм гэмтэй юм шиг санагдаад заавал нэг юм ингээд за чи жишээ нь ийм авах бол заавал ийм таскийг биелүүлсэн байх хэрэгтэй гэдэг юм уу тий. Тэгээд хэдэн килограмм турч чадах юм бол тийм аав гэдэг юм уу. Нэг юм нэг өөртөө айгүй юм хатуу ширүүн ханддаг хүн шиг харагдаад байна л да. Тэгээд хүмүүсээс тусламж авах дурггүй. За тусламж авлаа гэж бодгоо жишээж буруу хүмүүсээс тусламж аваад байдаг. Тэгж харагдчих. Тэр зөв хүмүүсээс тусламж аваад өөртөө тавьдаг тэр том шаардлагуудаа багсгаад үз. Жин одоо шаардлагуудыг өөртөө заавал тавьж өөрийгөө ингэж шүүхгүй байсан ч чиний хүсэл мөрөөдөл заавал биелэх болно. Чи хүчрхэг байна, өөртөө итгэлтэй байна, өөрөө хотлол үйлс хийдэг байна гэдэг чинь муу зүйл биш. Гэхдээ хэтрүүлээд байвал энэ чинь эсрэгээрээ чиний чам цургуу нөлөөлөх боломжтой. За ингээд хамгийн сүүлд зөвлөгөө хөтрийг дахиад энэ хоёроос нэг авъя. Санаа зовох хэрэг байхгүй. Санаа зовох хэрэг байхгүй. Чиний болж байгаа юм чинь аль хэдийн энергийн түвшинд хэрэгжээд эхэлсэн. Чиний сүнсний түвшинд хэрэгжээд эхэлсэн. Одоо чиний хөдөлгөөийг л хүлээж байна. Page of Wands. Пэйжүүд бас эхлэе гэлтэгтэй тий. Өөртөө итгэлтэйгээр маш хурдан эхэл. Тэрхий хугацаа магадгүй зарсан байж болох гэдэг. Одоо хүртэл бодоо шаналаа. Яах вэ гэвэл дараа нь гар хур дагавраас санаа зовж гэдэг юм тий. Нилээх удаан өдөрт хугацаа зарж байгаа зүйл байх боломжтой байгаа учраас чамайг хорвоо ертөнц санаа зөвлгөөгөр бодож байгаа зүйлийг хэрэгжүүлж хийж үдэл хий. За ингээд энэ хүртэл бичлэгээ үзсэн хүмүүстээ баярлалаа. Хамгийн сүүлд би нэгдсэн зөвлөгөө өгөх хэсэг үсгэх болно. За тэндээс дахиад нэмээд зөвлөгөө авах гэсэн бол тэр хэсэг дахиад уулзаарай. Баярлалаа. За ингээд 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ чиний бодож байгаа зүйл чинь тийм үгүй юу гэдэг сэдвийн дагуу нэр хийж байгаа. За ингээд одоогийн нөхцөл байдлаас нэглээд хараад явъя. За 2 дугаар группийн уншлагын тарот үзрээр Dreaming Way тарот ашиглаж байна. За ингээд үргэлжлүүлээд Angel Answers Oracle үзрээс асуусан асуулт нь тийм үгүй гэдэгт хариулт авч байгаа. Өгсөрч гарч ирсэн. За дахиад нэг үзэр суулж авъя. За Angel Answers картын маань хариулт нь болохоор би assertive буюу өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө хүсэж байгаа зүйлийн төлөө үйлдэл хийхийг итгэлтэйг юм хүзэр гарсан байна. Одоо чиний өвгдөөс ч юм уу чамайг харж хамгаалж идэг өвгдөөс чинь сахиусан тэнгэрүүд чинь чиний одоо гаргаж байгаа өөртөө итгэлтэй байдал юмд тууштай байдлыг чи үнэлээд одоо энэ асууж байгаа асуултын чинь хариулт болох тэр зүйлийг чамайг авах хэрэгтэй гэдгийг бол хэлж гинэ гэж бодож байна. Өөртөө итгэлтэй байснаар өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг илүү их тодорхойлсноор энэ зүйлийн чинь хариулт нь yes байх болно. За, 2 дахь картыг нь харъя. Санаа зовох хэрэггүй. Яг чи ингээл энэ хоёр баг ижлэгэн царайтай. Ээж охин хоёр байхаар ийм царайтай.
магадгүй чиний ээжийн талын чинь ч юм уу те эмэгтэй талын өвгдөд чи илүү их чамайг хайрж хамгаалж хийж байгаа үйлдэлийг чинь төлөө чамд урам өгж дэмжиж өгдөг байх боломжтой байна. Тэгэхээр өөрийнхөө төлөө өөртөө юу хэрэгтэй байгаа хамгийн түрүүнд тодорхойлоод түүний төлөө тууштай байхыг бол илэрхийлж байна. За ингээд одоогийн нөхцөл байдал чинь ямархуу байгаа вэ? Knight of Pentacles, Eight of Cups хоёр гарсан байна. За одоогийн чинь нөхцөл байдал гэх юм бол ямар нэгэн байдлаар жоохон цогсон байдалд орсон. Одоогийн хийж байгаа юм чинь ер нь өдөр тутмын амьдрал чинь жоохон ингээд таалагдхаа болоод ирсэн. Арай өөр зүйлийг илэрхийлэх те, өөр газар явж үзэх, өөр хүмүүстэй танилцах, өөртөө шинэ туршлага олж авах гэх мэтчлэн өөр зүйлийг хүсэж байгаа нөхцөл байдал байгаа юм шиг байна л да. Магадгүй одоо хийсэн юмнаас бүр ингээд үүдсэн ч юм уу те, хит одоо ингээд нэг газар удаад, жишээ нэг газар удаан ажиллаад ирэхээр за үнэхээр тэр ажилдаа маш их туртай биш л бол бас жоохон удаад ингээд шинэ зүйл, шинэ ингээд сэлгэх хэрэгтэй. Сэлгүүл зүгээр гэж бодохоор ийм нөхцөл байдал үүсдэг ч гэдэг. Тэгэхээр яг тийм нөхцөл байдал байгаад байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Бас нөгөө талаараа ямар нэгэн байдлаар санхүүгийнхаа байдлыг сайжруулахыг хүсэж байгаа, хүн хоорондын харилцаагаа улам илүү сайжруулахыг хүсэж байгаа тийм байдал бол харагдаж байна. За энэ өөртөө ихтэй байж чадахгүй байгаа ч юм уу, яг нэг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг яг бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй байгаа тэр эргэлзээг чамд юу авчираад байна гэдгийг мэдлийн хүзэр дээрээс харцгаая. Moon, Knight of Cups. За Moon гэдэг хүзэртэй. Одоо энэ эмэгтэйгийн зурагнаас харахад ингээд нэг бодлого ширцэн тийм. Үйлдэл хийгээд өөрийнхөө төлөө хөдөлгөөг зорж байгаа хүн шиг юусаа харагдахгүй байгаа. Зүгээр ингээд суугаад айгүй юм ингээд эргэлзээд ирээдүйн тодорхойгүй яах нь мэддэггүй. Зарим талаараа ингээд өөрөө үйлдэл хийх, би ингээд энэ үйлдэлийг хийчих юм бол дараа нь надад ямар үр дагавар гарах уу гэд айгүй эрсдлийг тооцоолоод байж байгаа тийм байдал. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол Knight of Cups дээр энэ зурагдсан байгаа хүн шиг цэрэг шигтэй ингээд морь зэрэг хоёрын толгой хоёр өөр тийш харсан байна. Тэгэхээр энэ хоёрын морины ишээ явах гээд өөрөө ишээ эргэж явах гээд өнгөрсөнтэйгөө зурлаад байдаг ч юм уу. Яг нэг хийх байгаа үйлдэлийнхаа төлөө маргааш их харж чадахгүй байгаа нөхцөл байдал чиний өөрийнхөө төлөө хөдөлгөд чинь магадгүй саад болж байгаа байж болох гэдэг. Эсвэл чи нэг талаараа ийм нэлийн эмгтэй энергитэй юмыг хүлээж авах, өөрөөсөө үйлдэл гаргахаас илүүтэй бусдын тусалцаагаар хөдлөх, бусдын тусламжтайгаар шийдвэр гаргах гээд байдаг тийм төрлийн хүн байх боломжтой. Ирээдүйн рүү хараа те, өөрийнхөө ирээдүйн төлөө хийсэн сонголтондоо эзэн байгаа. Энэ зүйл үнэхээр чиний амьдралд эргээ нөлөөлж чадах бол айдсаад аваад. Чиний сүнс чамайг юу хийгээсэй гэж хүсэж байгаа вэ? Энэ асуултын дотор гэсэн үг шүү дээ те. Three of Wands, The Magician. Жохон өөртөө итгээ те. Одоо хүртэл өөрийнхөө хоримтлуулж ирсэн туршлагыг ашиглаа те. Урагшлаад өгөөж гэдэг чамд дамжуулж байна. Одоо энэ Magician дээр карманда гараа хийсэн те. Бодлороо баг энэ зэвсгүүдээ энэ дөрвөн зэвсгийг хөдөлгөж байгаа юм шиг. Чамд ийм чадвар бүрэн байгаа. Нөгөө тэгвэр чамд ирч хүч байна, давуу тал байна. Ирээдүй байна. Тодорхой хэмжээний болсон цуглуулсан, хуримтлуулсан туршлага, эд хөрөнгө, баяр баясгалан өөрийнхөө төлөө хийсэн юмнууд байна. Тэр бүхнийгээ юм болгоод хүсчээс юмдаа яг юм нэг зорилгоо тодорхойлоод яг хөдлөөд өгч чиний ингээд эргэлзээ суугаад байдаг тэр цаг чинь биш ээ. Одоо ингээд эхлэх цаг чинь аль хэдийн болсон. Өөрийнхөө хүчин чадлыг бити дутуугаар үнэлээ гэж бол хэлж байна. Хэрвээ чи одоо энэ ч гарч байгаа мессежүүдийг хэрэгжүүлээд гэх юм уу те, өөрийнхөө хэрэгцээг ойлгоод ингээд үйлдэл хийж эхлэх юм бол хамгийн сүүлд ямар хөө үр дүн чамайг хүлээж байгаа вэ? Five of Cups, Empress. За их аркан бүр 3 гарлаа. Магадгүй энэ сэдв чиний амьдралд чиний асуусан асуулт чиний амьдралд нэлээд том нөлөөтэй зүйл юм болов уу гэж бол харагдаж байна. Чи энэ одоо асуусан асуултныхаа дагуу үйлдэл хийсэн тохиолдолд өөрт байхгүй байсан боломжуудаа анзаарч чадсан байх болно. Өөрийнхөө тэр хүсдэг, элбэг баян
бусдаар хайрлагдсан, өөрөө өөрийгөө хайрлаж сурсан тийм эмэгтэй болсон байх болно. Энэ эмэгтэй энерги чамд юу нэг маш одоо их харагдаж байна л да. Тэгэхээр энэ хийсэн үйлдэл чинь чамайг өөртөө ихтэй элбэг баян юугаар ч дутаахааргүй тийм нөхцөл байдал чамайг аваадсан байх болно. Зарим нэгэн одоо ийм сэтгэл зүйн өндөрлөгтэй таарах боломжтой ч гэсэн тэр байдлаа чи даван гарч чадсан байх бөгөөд өөрийнхөө хүсэж байгаа ирээдүг үүсгэж чадсан байгаа харагдаж байна. За тэгээд энэ асуусан асуултны маань хүмүүсийн хариулт яагаад yes вэ? Яагаад санаа зовхгүй байж болох юм бэ гэдэг талаар мессеж авъя. King of Pentacles. Үйл хэргээ үргэлжлүүлэх чинь энэ одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйл хүрэхийн тулд чамд туслах одоо нөхөр чинь ч юм уу, найз залууд чинь ч юм уу, эсвэл аав чинь, ажлын газрын дарга чинь чамайг өсгөд нөлөөлөх тийм эрх мэдэлтэй хүмүүс чиний эргэнтэй олонд байна. Тэр хүмүүсээсээ тусламж ав, тэр хүмүүсийн үгийг сонс. Илүү туршлагатай хинэгнээс тэр хүний туршлагыг сонсож өөртөө бас түүнийг хэрэгжүүлэхийг оролдоорой гэж хэлж гинэ гэж ойлгож байна. Илүү бас доктор сууршилтай юмд ингээд яарад эсвэл хийт одоо ингээд хөдөлгөөнгүй байгаад байдаг бол тэр зүйлээ яг юм боддоор хараад устаас тусламж аваад ааваасаа яг тэр энэ асууж байгаа зүйлтэй чинь холбоотой бөгөөд энэ асууж байгаа зүйл дээр амжилтанд хүрэх тийм туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахыг бол үзэр бол зөвлөж байна. Зөвлөгөө хүзэргийг Angel Answers үзрээсөө шин замыг сонго, шин зүгийг сонго. Ямар нэгэн байдлаар чи ингэж хаашаач юм те, ямар нэгэн юм руу явах гээд байна те. Тэгэхээр магадгүй одоо хүртэл сонгож ирсэн зам чинь нэлээд тойроо ч юм уу те, чи ингэж өөрийнхөө яг тэр хэрэгцээнд тааруулж өөрийнхөө хамгийн хурдан хүрч чадах тэр боломжит замаас арай холуур яваад исэн байх боломжтой юм байна л да. Тэгэхээр санаа зовлтгүйгээр би ингэ цаг зарцуулчих үедээ хэтэрхий ингэж үедээ тэгч үедээ гэсэн санаа зовлтгүйгээр дахиад өөр замаар шинээр туршаад үзэх юм уу те. Ирээдүгөө илүү тодорхой төлөвлөлт түүний хөдөл өдөр бүр баг багаар алхам хийхэд энэ хүсэж байгаа газартаа бол заавал хүрэхээр байгаад байна. Тэгээ өөрийгөө ерөөсөө голж болохгүй эхлэх гээд байгаа хиймээр байгаа зүйлээ эхлүүлээрээ өөрийгөө залуу байна, туршлагагүй байна, юм мэдгүй, ийм ч юм уу, тийм ч юм уу гэж бодох хэрэггүйгээр заримдаа бусдын тусламж авч байгаа өөрийнхөө хүсэж байгаа замд хүрэхийн тулд оролдоод үзээрэй гэж бол хэлж байна. За ингээд энэ хүртэл бичлэгээ маань үзсэн та бүхэнд баярлалаа. Бас өмнөх бичлэгүүд дээр маань комент болон лайк дарж намайг дэмжиж байгаад маш их баярлалаа. За би хамгийн сүүлд нэмэлтээр одоо бүх энэ бичлэг үзсэн 3 сонголтыг сонгосон хүмүүстээ зориулаад нэмэлт зөвлөгөө маягаар үзэрнүүд татаж өгөх болно. Тэр хэсэгтээ бас дахиад уулзъя. Баяртай. За ингээд 3 дугаар группыг сонгосон та бүхэн маань групптэй тавтай морил. За өнөөдөр би Witch Tarot ашиглаад чиний асууж байгаа тэр зүйл чинь yes үү no үү гэдэг асуултанд хариултгүй зуршлага хийж өгье гэж бодлоо. За ингээд хамгийн эхлээд одоогийнх нь нөхцөл байдал болон энэ үйлдэлийг хийхэд чамд ямар зүйл саад болоод байгаа вэ? Сүнс болон чиний өвгдөөд чамайг юу хийхийг хүсэж, ямар үйлдэл хийхийг чинь хүсэж байна вэ? Гэдгийг асуугаад Angel Answers картнаас асуусан асуулт чинь yes үү no үү гэдэг талаар хариулт авч болно. За ингээд хүзрүүдэд дэлгээд эхлэе. Одоогийн чинь байдал Sun Seven of Cups борож харж гарч ирсэн байна. За нэлээд одоогийн нөхцөл байдал чинь гэх юм бол нэлээд өнгөрсөнд санаа зовж исэн, санаа сэтгэл чинь зовж исэн зүйлсийнхээ ард гарсан. Одоогийнхоо нөхцөл байдал нэлээд сэтгэл хангалуун, амжилттай хийхийг хүсэж байгаа юм хийж чадж байгаа хүмүүс байна гэж бол харагдаж байна. Магадгүй өмнө нь хийх маш олон юмтай, одоо маш олон хийхийг хүссэн юмтай, хүсэл эрмэлзэлтэй байсан бол одоо нэг зүйлд анхаарлаа хандуулж түүндээ төвлөрч чадж байгаа хүмүүс гэж бол харагдаж байна. Магадгүй хосын харилцаандаа өмнө нь ямар байхын тодорхойгүй байсан хүнтэйгээ одоо хамтдаа байх боломжтой болсон. Эсвэл өмнө нь тодорхойгүй байсан хүүхдтэй болох үгүй тодорхойгүй байсан хүмүүс хүүхдтэй болсон хүмүүс ч юм уу тийм. Тиймэрхүү ямар нэгэн амьдралын сайн сайхан зүйл тохиолдсон өөрийнхөө хувьд тэр ялтын тугийг мандуулж чадсан юм хүмүүс байна гэж бол харагдаж байна. За Angel Answers картнасаа энэ асуусан асуулт чинь yes or no гэдэг талаар within the next few weeks гэсэн байна. За ирэх хэдхэн 7 хоногт магадгүй биелхүүц асуулт байх боломжтой байгаа байна. Тэгэхээр энэ картнаас харахад асуултын чинь хариулт бол yes. За чамд энэ
алхмыг хийхэд саадлаад байгаа зүйл болон чиний эргэлзээг төрүүлээд байгаа зүйлс. Хоёрын аяг болон савааны Есүс ухаанаас гарсан байна. За ямар нэгэн байдлаар энэ үйлдэлийг хийхэд ч юм уу чи ингээд өөрийнхөө дотоод сэтгэл зүрхийг сонсгоос илүүтэйгээр гадаад харагдах байдал ч юм уу ингээд нэг бүр ингээд яг өөрийнхөө төлөө явах гэхээр стенүүднээс тэрвэж гэх юм уу тий. Яг өөрийнхөө байж чадахгүй байгаа нөхцөл байдал харагдаад байна л да. Гэвч чиний одоо ингээд энергийн түвшинд чинь тэр үйлдэлийг хийхэд чам бүрэн ийм одоо дэмжлэг ирч хүч энергитэй хүсэл эрмэлзэл бол байгаад байна. Яг дотоод сэтгэлээ сонсч чадахгүйгаасаа болоод жоох ийм айцтай байгаад байгаа байдал бас харагдаж байна. Гэхдээ нөхцөл байдал бол нэлээд сайн. Яг хүсэж байгаа зүйлээ одоо зүйлгээ авахд маш ойрхон байгаа байдал харагдаж байна. Нөгөө талаараа хүн хоорондын харилцаа, хүмүүстэй харилцаа холбоо үүсгэхдээ жоохон ингээд өөртөө итгэлгүй байгаад байдаг ч юм уу. Яг ийм өөрийгөө сонсч чадахгүй байгаад байгаа байдал нь мэдэрдэж байна л да. Эсвэл тэр зүйл хийлээс бүр ингээд хит уулаараа тий. Тэр хүсэж байгаа зүйл чинь бүр ингээд яг энүүхэнд авахд хажууханд байгаад байгаа болохоор алдчихгүй хүсээ тэрний төлөө улаарж байгаа хүмүүс ч бас байх боломжтой байгаа даа. Тэгээ тэглээгээ чи энэ зүйлийг авч чадахгүй алдчихна гэсэн үг биш. Яг нэг тунгийн тааруулаад үйлдэлгээд хөдлөөд ингээд явах юм бол чам тэр зүйлийг авах рол нь хөтэ бүрнээр бүрдсэн байгаа байдал бол харагдаж байна. Тэгээ чиний өвөг дээдс болон чиний сүнс чамайг юу хийхээсэй гэж хүсэж байна вэ? Page of Swords болон King of Pentacles гарсан байна. За магадгүй хийж байгаа зүйлдээ жоохон юм нэг судалгаа шинжилгээгүй ханддаг ч юм уу эсвэл жоохон болгоомжгүй те мэдээлэл цуглуулах хүмүүсээс асуух ер нь өөрөө ч гэсэн ингээд ямар нэг одоо жишээ нэг зүйл худлаж авах байгаа л тэрний талаар мэдээлэл сайн цуглаж бас зүйлтэй харьцуулж үзэлгүйгээр ингээд шууд аваад дараа нь тэр нь ингээд алдаа болчиход байдаг ч юм уу. Тэ нэг жоохон тийм хөнгөмсөг байдал бол магадгүй чанд байдаг байх. За тэр зүйлийг анхааралтайгаар өөрийгөө би тийм шүү гэдгийг магадгүй мэдж байгаа бол тийм тэр зүйл дээр илүү их анхаарал хандуулаад мэдээлэлтэй илүү ойрхон ажиллаа гэж бол хэлж байна. За нөгөө талаараа King of Pentacles гарч ирсэн байна. Хүсэж байгаа зүйлийг хэлээ мөнгө зарцуулахыг хүсдэггүй ч юм уу те цаг зарцуулахыг хүсдэггүй ч юм уу юмыг жоохон хурдан хугацаанд авахыг хүсдэг жоохон юм хүүхдэрхүү зам бол чамд бол байдаг юм шиг байна л да. Одоо юм өөрийгөө сонсохгүй бусдын одоо үнэлгээг их хараад байдаг ч юм те. Тийм байдал чинь чамайг нэг талаараа арай өөр тал руу чинь явуулах гэдэг учраас тэр талаараа анхаарал хандуулаад гэдэг өөрөөсөө ахмад насны хүмүүсээс зөвлөгөө аваад өөртөө хөрөнгө оруулаад тэр өөрийнхөө төлөө тэ мөнгө одоо зарцуулах тийм харамсах зүйл биш шүү. Яг чиний тэр мөнгө зарцуулах, хугацаа зарцуулахад харамсах зүйл байхгүй. Улам илүү өөрийгөө хөгжүүлээ гэж хэлж байна. Энд ингээд гарч байгаа зүйлийг өөрийнхөө яг хүсэж байгаа зүг рүү явж чадах юм бол чамд ямар ирээдүй ирэх вэ гэдгийг харъя. Надад болохоор нэг ийм мэдрэмж төрөөд байна л да. Нэг ийм оюутан хүн ч юм уу тий сурагч хүн юм дүнгийн төлөө ч юм уу ингээд тэр хичээлийнхээ агуулгыг одоо тэр хичээлээ аягүй сайн ингээд мдээгүй мөрчлөмөөсөө сайн дүн авах хүсэж байгаа ч юм уу тий тийм нэг нөхцөл байдал жоохон байгаа юм болов уу гэж харагдаад байна л да. Нэг багшигаа ингэж аргалж байгаа ингэж тийчиж байд юм эсвэл за нэг ингээд аягүй хичээл хийж байгаа юм шиг харагдаж байгаа айтайхан шиг дүн авчиж гэдэг юм тий тийм нэг жоохон юм өөрийгөө жоохон болгоцсон маягийн тийм зүйл асуусан хүмүүс байх юм бол бодож байгаа зүйлээ бол үнэхээр авч чаднаа. Тэр төлөвлөж байгаа төлөвлөгөөний шин дагуу юм явна. Гэхдээ энэ заавал чи энийг хийлээ гэж чиний ирээдүйн амьдралд тийм хөндлөө үзүүлдэг гэж бол хэлж байгаа байхгүй юу? Чи юм үнэнч бас юм өөрийнхөө төлөө байдаг юм төлөвшсөн юм одоо хүн болохын төлөө тууштай зүтгэх хэрэгтэй гэж бол хэлж лээ л да. Юм ямар нэгэн байдлаар чи ингээд өөрийгөө хуураад те өөрийнхөө одоогийн нэг юм хэсгэн асуудлыг шийдэхийн төлөө янз бүрийн өөртөө таалагдахгүй арганууд хэрэгэлдэг ч юм уу тийм байдал чинь нэг талаараа энэ үүдээд чинь тэр өөрийн чинь сүнсэн тэр жоохон таалагдахгүй байгаад байна гэж юм л да. Ямар нэгэн тийм өөрийгөө хуурсан үйлдэл байгаа бол тэрийг жоохон болгоомжтой. Түүнд одоо хэрхэн яаж хандхаа бол сая тэр ухамсарлынхаа дараа ийм зүгээр юм болоо гэж бодож байна. За нэмээд энэ жил ансарс хөдрөөсөө зөвлөгөө хөтөр аваад за энэ асуусан асуултны чинь хариулт ирэх хэдхэн 7 хоногт биелнэ гэсэн одоо нөхцөл байдлын хариу нь гарна гэсэн ер нь бол yes гэж үлдээж авсан л та гэсэн хүзэр гарсан. Тэгээд яагаад энэ хүзрүүд ингэж гарсан бэ гэдэг талаар харъя. За in the near future ирээдүйд Three of Pentacles ямар нэгэн ажилтай холбоотой хамтрал сурлага өөрийнхөө өсөн төвчгийн төлөө хийж байгаа үйлдэл, ирээдүйн төлөө хийж байгаа үйлдэл энэ бүхэн чинь яагаад биелэх вэ? Энэ хүн чинь ирээдүйд яагаад шийдэгдэх вэ? Харахаар чиний өөрийн чинь гаргаж байгаа хичээл зүтгэл өөртөө үнэнч байгаа байдал чинь одоо энэ гарах үр дүнд бол маш их нөлөөтэй. Сэтгэл ханамжийн тал дээр чинь ч тэр юу чи ингээд өөрөө үнэхээр 100% сэтгэл гаргаад яг түүний хөдлөө үнэхээр байж чадаад энэ нэмийг авах нэг өөр арай нэг жоохон буруу санаагаар ч гэх юм уу
үйлдэл хийгээд бусдаас одоо ингээд буруу гараар ингээд тусламж аваад ч гэдэг юм тий. Үйлдэл хийгээд энэ зүйлд хүрэх хоёрын хооронд маш том ялгаа байгаа. Гэхдээ 3 пентакл зөв талаараа гарч иж байгаа нь чамайг энэ хүчин чармайлт гаргаж байгаа өөрийнхөө авьяас чадвар хичээл зүтгэлийг өнлүүлэхийн төлөө үйлдэл хийж байна гэж харагдаж байна. Зогсолтгүй урагшилж чадхаар харагдаж байна. Нэг анхаарах зүйл нь өөртөө битгий худлаа хэлээрээ. Яг юм нэг гинэн хүүхдэрхүү зангаараа юмд ийм хумгай хандахгүй байхыг үзэр маань зөвлөж байна. За ингээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Миний өмнөх 2 бичлэгийг үзэж надад үнэлгээ өгсөн, лайк бутан дарсан, subscribe дарсан, comment бичсэн хүмүүстээ маш их баярлалаа. Улам илүү одоо entertainment-ийн уншлагуудыг оруулж явах болно. Та хэдийг уйдахгүй байхыг хичээх болно. За ингээд хамгийн сүүлд би нэмэлтээр нэгдсэн байдлаар юм зөвлөгөө маягийн хөзөрнүүд бол дэлгэж халгаж өгье гэж бодож байгаа. Тэгэхээр тэр хэсгийг сонирхож байгаа бол орж ирээрэй. За ингээд энэ хүртэл бичлэгээ үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа. За хамгийн сүүлийн нэмэлт зөвлөгөө хэсэгтээ тавтай морил энэ хүртэл бичлэгээ маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За та бүхэндээ асуусан асуултны дагуу self care oracle үзэрнэс ямар нэгэн байдлаар мессеж байна уу гэдэг талаар асууя гэж бодлоо. Энэ хөтөр маань жоохон наалтаад байдаг юм байна. За ингээд 4 5 болчихоо. За 5 үзэр бол татаж авлаа. За ингээд группийн маань үзсэн бүх хүмүүст маань зөвлөгөө байвал өгөөч гэд үзэрнүүд татсан байна. За эхний зөвлөгөө. Use your гараа хэрэгэл. Ямар нэгэн гар урлал хийх ч юм зураг зурах, хоол хийхдээ гараа ашиглаж хийж болдог. Өөрийнхөө сонирхлыг өөрөө хийхээрээ тайвширдаг. Тэр сайхан зүйлсээ хийж өөрийнхөө дотоод ертөнцтэй холбогдох тухай өгүүлж буй карт бол гарсан байна. За 2 дахь карт. Зүүн савтойгоо холбогдох. 3 дахь нь цай уу гинэ. 4 дахь нь sync with the moon. Chanting. За гараа ашиглаад өөрийнхөө зүүн савнд итгээд өөртөө ингээд тухтай байж болох цагийг гаргаа те баг зэргийн бясалгал хийх, өөрийнхөө чакрануудтай холбогдох, сарны мөчлөгийг дагуулж одоо сарны биеийн цэвэрлэгээ болон гэрийн цэвэрлэгээ, гэр оноо цэвэрлэх тэр зүйлсийг хэрэгжүүлээрэй гэж үзэр маань дамжуулж байна. Зөвхөн өөрийнхөө одоо дотоод ертөнц болоод гадаад ертөнц амьдарч байгаа орчноо бас тав тухтай цэвэрхэн байлгахад чиний амьдралын нэрийг аз авчрахын нэрийг, мөнгөний нэрийг чинь бүгд сайжирч идэг байгаа. За тэгэхээр тэр болгондоо одоо анхаарал хандуулаад зөвхөн өөртөө бас эргэн тойрныхоо чиний нэрийг шингэсэн бүхэл зүйл цаг зав зарцуулж тэдэндээ талархаж өөрийгөө баярлуулж өөрийгөө сонсож ингэж байхыг үзэр маань илэрхийлж байна. Өөрийнхөө дотоод байгаа энэ гайхалтай хүнтэй холбогдож түүнийг сонсхийг үзэр маань зөвлөж байна. Өөртөө холбогдох биш өөрийнхөө анхаарлыг илүү сарниулах зүйл рүү анхаарлаа хандуулад байгаа бол нэг өдөр тухтай цаг гаргаж агаад өөртөө цаг гаргаад бясалгал хийгээд дуртай цайгаа уугаад өөрийгөө сонсоод өөрийнхөө дуртай юм хийгээд гараа ашиглаад ямар нэг юм ойдог ч юм уу те ярэ гэж бол үзэр маань хэлж байна. За ингээд бүх хүмүүсийн маань асуусан асуултын хариулт нь эерэг бөгөөд өөрийнх нь төлөө байгаасай гэж бол бодож байна. За ингээд ичээгөө байлаа. Энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, comment, subscribe дарж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой бичлэгүүдээр уулзцгаая. Түр баяртай.